선거때를 좀 넘어오셨다. миний яриаг өнөөдөр ингээд дамжуулж байгаа дамжуулахгүй шүү дээ. Би хэдэн төгрөг аваад ирсэн хулгай. Би энэ 90 он बाद авчирсан ажилтнаар хэвлэн нийтлэг хичээлүүдээ болсон энэ олон телевиз сайтуудыг бас харамсаж хэдэн төгрөг аваад хамаа хамт үдээ жигээ бөгөлдөг. Усгаар батлаа нэг тавьж чадахгүй байгаа энэ хүмүүс ингээд өрөвдөж гайхаж. Өнөөдөр хэдэн төгрөгөнд явж байгаа урлагийн гайхаж. Тэр урлагийн өнөөдөр ард түмнээс хөрөнгөтэй мөнгөтэй болсон ш. Ард түмэндээ тэр үзүүлбэрээ үзүүлж энэ ард түмнийхээ хөрсөөр өнөөдөр хөрөнгөсөн ийм хүмүүс тийм ээ. Тэр өнөөдөр яагаад ард түмнийхээ төлөө дугуйж болохгүй? Яагаад тэр өнөөдөр зөвхөн мөнгөтэй их барьж намын төлөө хүсээгүй гэсэн дугуйж байгаа царайг уруу царайг явж байгаа ичүүхээр харж байгаа үстэй. Өнөөдөр надтай ярьж байгаа өнөөдөр намайг тойроод явж байгаа хүмүүс бүгд сэтгэлээрээ явж байгаа. Сая тэр одын маань сэтгэлээрээ явж байгаа. Манай цагаан бат хайхамштай заа өөрөө хүрээхсэн би өвдөө ууцаа чи яах гэж ирсэн бэ гэсэн. Би яах гэж ирсэн өөрөө хэлээ. Манай асаа би тэнд явах сега тагаад явна. Оюунгарын сонгуульд явсан. Энэ хүн надаас мөнгө авах нь өөрийгөө бүтээсэн манай Монголын ховор баатар зоригтой сүүлийн үед ховорсон юм цааны залуучуудын нэг юм байна. Асаата цагааната офистэй Америктэй олон шоглын залуучуудаа энэ хайцыг ашиглаад баяртай гэж